Хоёрдугаар анги. Зүрхэнд гинт ингэж хүчтэй зохисонд Янхуу хэсэгтэй л балмагдан гацжээ. Хачирхалтай нь Янхуу аль хэдийн ухаан санаагаа төвхнүүлээд байхад өнөөх хүү түүнээс харцаа салгалгүй мэл гайхсан хിവэр зогсоно. Янхуу ахин балмагдав. Энэ хүүч бас өөрт нь сэтгэл алдарчгүй. Гэхдээ тэр андуураагүй бол түрүүхэн усанд шалав норж дараа нь өвсөн дотор өнгөрсөн. Одоо ямар өрөвдөлтэй царайтай харагдаж байгаагаа өөрөө ч төсөөлөхөд бэрх. Ийм байхад хүртэл энэ хүүгийн сэтгэл хөдөлчихдөг хэрвүү? Янхуу дотроо нэгэн даруухан дүгнэлт гэв. Царай нь л дэндүү сайхан юм байж, гэвч удалгүй хүүгийн харт нэг л биш байгааг анзаарлаа. Нүдэнд нь дүрлцэх гэрэл хэтэрхий хурц байв. Тэр Янхууг шонхор туулайгаа үлэн чонд тарган хоноо ширтэх мэт ширтэнэ. Эсвэл цаазын ялтан гавыг нь тайлах түлхүүрийг олж харсан мэдч гэмээр. Хөөе! Янхуу дуудав. Зүүднээсээ зочин сэрсэн мэдхүү гинт навчлаа. Нүдэнд нь дүрлзэж байсан тэр хурц гэрэл сарниж харцаа буруулан Янхуу руу дахин ихцэлж харсангүй. Харин Янхуу түүнээс харцаа салгасангүй. Чи нөгөө шоо эмэгний ач мөн үү? Хүү 15-16-аас хэтрэхгүй бололтой. Туранхай битэй удаан өвцнөөс үү хоол тэжээлээр дутагдсанаас уу гэмээр цонхгор царайтай уруулан хүртэл үл ялэг хөх бүр туяатай байлаа. Тэр зохио буулган гартаа барьсан зүйлээ л анхаарна. Саяхтайгаа огт адилгүй нам гүм дөлөөхөн төрхтэй харагдав. Хүү Янхууг тоосонгүй. Гартаа хідэн аяга барьсаар дотогш орж ирээд өмнө нь сүхрэн сууж 3 аягаа нэг нэгээр нь газар тавилаа. Янхуу гайхав. Шоо эмэгний ачийг ухаан муутай гэсэн биш үү? Гэтэл сая энэ хүүгийн нүдэнд яасан их жүжиг нуугдаж байсан бэ? Хөөе! Янхууг дөнгөж ам нээхэд хүү аянуудаа тавьж дуусаад босон гарах гэж эргэлээ. Янхуу хэсэг боломцснаа газар тавин шингэн будааны цутан даршилсан ногоо мантууг олж харав. Тэгмэгц бусад бүхнийг мартаж сандарсандаа хүүгийн араас хашгирлаа. Хүлээ. Ингээ тавьчихад явах гэж байгаа юм уу? Би хүлээтэй хэвээр байна шүү дээ. Нүрээрээ тоншиж идэх юм уу? Тижэл асгачаад яваа мэт байх чинь намайг хаа гэж бодоо юу? Хүүгийн алхаа зогсов. Хэсэг боцноо буцсан ирж Янхуу өмнө сүхрэн суулаа. Тэгээд будааны цутантай аягийг авч аманд нь ойртуулв. Янхуу үнэхээр өсөж хөх шахсан тул түүний барьсан аягнаас хитгэн том балгаад л зутанг дуусгалаа. Дараа нь огтхонч сойрхолгүй тушаав. Мантуун даршилсан ногоо авчвал хүүгийн хөмсөг үл ялэг өргөдөв. Гэвч Янхуу түүний царайг ажиглах сөхөөгүй аягны доторх хоолноос харцаа салгалгүй шавдуулав. Хурдлаач! Хүү юу ч хэлсэнгүй. Янхуу хэлснээр мантуун даршилсан ногоо авчулж аманд нь ойртууллаа. Янхуу ч ёс маяг болсонгүй. 2 том мантууг нүд ирэмхийн зуур идэж дуусгаад ходоод нь сая нэгэм дууга хураасны дараа л хоолноос өөр зүйл анзаарах сөхөөтэй болов. Тэр мантуугаа зажлангаа гараа сунгаж дараагийн хэсгийг барьж буй хүүг хяламхийн ажиллалаа. Одоо түүний харц тайван энгийн байв. Үнэхээр ухаан муутай эсэх нь хэлэхэд хэцүүч ядаж саяхных шиг хүний зүрх зарсх юм хурц харц алга болжээ. Тэр жирийн нэг уулын тосгоны хүү шиг харагдана. Тийм жирийн байсан тул Янхуу саяын гялцсан харцыг нь өөрөө төсөөлчихсөн юм биш биз гэж хүртэл эргэлзэв. Гэсэн ч тэр хүү болгоомжлох хэрэгтэй гэдгийг сэтгэлдээ тэмдэглэж авлаа. Харин нэг зүйлийг яаж ч бодоод үгүйсэх аргагүй. Энэ хүү үнэхээр царайлаг ажээ. Толгой дээрх муу модон дээврийн завсраар сарны гэрэл тусаж хүүгийн царайг зөөлөн гэрэлтүүлнэ. Янхуу түүний сунгасан мантууг нэг өмхөө давлаа. Багаасаа чинжин уулын өчнөө номын ах, номын дүүгийн өсөж томорхыг харсан туршлагаасаа үзвэл энэ хүү нас бид хүрч царай төрхөн гүйцэн биеийн чирэгжих үедээ хосгүй сайхан ир болох нь гарцаагүй. Царайлаг хөвгүүдээр зочдоо зугаацуулдаг. Газар аваачид зарчвал овоо үн хүрхэндээ. Янхуу хоолоогоо засав.
Хүү эмээ чинь намайг тэр хүн чанаргүй наймаачтаас худалдаж аваад чамд ихнэр болох гэж байгааг мэдв үү? Янхуг идэхээ болмогц хүү гартаа үлдсэн хагас мантууг буцааж аяганд хийлээ. Эмээ чинь настай өргөдмөр харагдаж байгаа болохоор би загнаж чадахгүй байна. Гэхдээ ийм хүний ёсгүй наймаа хийвэл Тэнгэрийн хэсгэл амсаж үр өдмийнхаа заяаг таслах нүгэлтэй. Эмээгээ боддог юм бол намайг суллаа явуулчих. Ингээд энэ хэргийг дуусгая. Хүү толгоогоо бүхэлгэн аянуудаа хурааж эхлэв. Битгий яв. Янхуу шүдээ зуугаад үргэлжлүүллээ. Үннийг хэлээ. Би шидийн бясалтай хүн. 100 жил бясалсан нэг моогоог хөөсөөр энд ирсэн юм. Би түүнийг хүн чахтуулсан болохоор хол явж чадаагүй. Түнлөө уулын чинь хаа нэг буланд нуугдаж байгаа нь гарцаагүй. Хизээ нэг тосгоны хүн болж хувраад та нарын дунд орчоод өдөр бүр амин хүчийг чинь сорж байж мэднэ. Намайг явуулахгүй бол түүнтэй тэмцэх хүн энд байхгүй. Гай зовлон нүүрлэх үед сануулаагүй гэж намайг бити буруутгаарай. Хүүгийн аяг хураах хөлгөн үл ялэг зогсов. Нүдэнд нь нэгэн гэрэл гяс хийснээ тэр юу ч сонсоогүй мэт босоод гарахыг завдлаа. Огт хариу өгөхгүй байх нь маргалцсанаас ч илүү янхун уурыг хүргэв. Тэр өдөр хүлээтэй хэвтэж арай ядан дарж байсан гал дээр нь тэр даруй дүрлцлээ. Хөөе. Чи ер нь тэнэг юм уу хэлгүй юм уу? Мөн л хариу алга. Янхуу дэслгүй хашгирлаа. Зогс, хагас мантуу үлдсэн байна. Их чинь өлсөж байна шүү. Хүүгийн алхаа ихэн зогсов. Тэр хэсэг боцноо үнэхээр хагас мантууг авч янхуу өмнө буцаан сөхөрлөө. Тэгээд өмнөх шигээ ам руу нортуулв. Янхуу эхлээ түүний царайг, дараа нь гарыг нь харснаа амаа ангааж мантуутай хамт эрхий урууг нь тас зуучхав. Хүүгийн гар үл ялэг таталзав. Тэр гараа судлаж авахыг хүссэн боловч эцэст нь хөдөлсөнгүй. Янхууд эрхий уруугаа мантуутай хамт зуулгасаар сув. Янхуу шүдээ улам чангалан ам дүүрэн бутнав. Уг нь бүдэг сонсогдсон ч сүрдүүлэг нь ойлгомжтой байв. Намайг тавь. Үгүй бол хуруугч нь тас хазан шүү. Тэр хурууг нь зуусан хിവэр толгоогоо гэдэргэн хүүгийн царайг ажиглав. Гэтэл санаанд оромгүй нь хүүгийн царай урдын адил тайван хувирлгүй байлаа. Тэр янхууг дээрээс нь ширтэнэ. Харсан өнцгөөс болсон уу? Эсвэл үнэхээр тийм байв уу? Нүдэнд нь үл ялэг жигсэн өнгө тодров. Тийм ээ, жигшиж байлаа. Үнэндээ янхууч одоогийн өөрийгөө дотроо жигшиж байсан юм. Өмнө нь зий юу вэ хичнээн муухай зодлооч хүүхэд хүний хуруу хазаж асуудлаа шийдэх хэмжээнд хүрч байгаагүй. Харин одоо янхун харц шийдэмгий болж сэтгэлийнхээ мухарт үлдсэн өчүүхэн нэр төрийг өшөглөн хаялаа. Би үнэхээр тас хазан шүү. Одоо түүнийг тайвшруулж болох ганц зүйл нь энд чиншин уулын хүн нэгч байхгүй явдал байв. Урд нь ямар сүртэй явснаа бодохоор харамсмаар. Гэтэл одоо хүний хурууг зуусаар л. Янхуу түүний хурууг удтал зууснаас ирүүний булчин хүртэл чилж эхэллээ. Гэтэл хохирогч нь ганц ч удаа ялсангүй. Хэрв андуураагүй бол аманд нь амтгдаж буй төмөрлөг шорвог амт өөрийнх нь буйлнаас биш хүүгийн хуруунаас гарсан цусных байлаа. Ийм сул дорой харагдаг атлаа яаж ингэж өвдөлт таадаг байна? 10 хурууны өвдөл зүрхэнд хүрдэг гэдэг нь яалаа? Зүрхэндээ хүргэж ядаж өвдөөчтэй. Янхуу бараг л хан майжмаар болж байтал хүүгийн гар гинэт хөдлөлөө. Гэхдээ тэр гар хүчээр сугалж авахыг оролцсонгүй. Харин хазуулсан эрхий хуруугаа хөдөлгөлгүй. Бусад хуруугаа янхун хацрыг зөөлөн илв. Хурууны үзүүр нь хацарт хүрсэн тэр агшинд Тэнгэрийн аянга өөрийг нь аяархан шүрэгчих шиг санагдав. Бүлээн бадарал арснаас нь эхлэн зүрх рүү нэвтгүү төг. Тэр өөрийнхөө зүрхний цохилтыг ахин сонслоо. Чамааг явуулахгүй. Хүү анх удаа ам нэв. Түүний хоолой уулын хүүтэн булын ус шиг тунгалаг сонсголонтой байлаа. Гэвч өнгөн дотор нь сэмхэн нуугдсан харанхуй чихүц сүргэм зүйлс мэдрэгдэнэ. Насанд нь огт тохироогүй хачин төгшүүртэй өнгө байв. Янхуу балмагдан зуусан шүдээ суллав. Хүү гараа татаж аваад цус болсон эрхий уруугаа
Янхууны хувцсны хормойд арчлаа. Имээ чамааг явуулахгүй. Энэ удаа түүний үгэнд саяых шиг чихүүдэс төрүүлэх зүйл огт байсангүй. Гэхдээ төрхүлээ. Цус шүлсийг нь яагаад миний хувцсанд ачаад байгаа юм бэ? Хүү Янхуу руу харлаа. Энэ удаа Янхуу андаруу гэдэгтээ итгэлтэй байв. Хүү хөмсгөө үл ялэг өргөж үл тоосон янзтай хариулав. Чи өөрөө хадсан биз дээ. Тэгээд аянуудаа аваад хаалгаар гарчихлаа. Янхуу ахин хаагдсан хаалгыг ширтэн бутнав. Энэ тэнэг биш. Яавч тэнэг биш. Ёжилж хүртэл чаддаг юм бэ шүү дээ. Хоосон аянуудаа гал тогоон давитсан хүү цонхоор тэнгэрт мандсан гэрэл сарыг ширтэв. Түүний царайд саяын мангуу мэлтрээ төрхөөс өчүүхэн ч үлдсэнгүй. Сарны гэрэлч ёроолд нь хүрч чадхааргүй. Гүн харцанд нь тамийн араатнууд хорогдсон ёроолгүй ангал нуугдах мэт. Тэр Янхуу тазуулсан эрхий уруугаа хараад гинэт хүүтнээр инэмсгэлв. Явах гинэ. Гэтэл чи чинь миний. Хүүг явсны дараа Янхуу нууц бүхнээр дүрсэн мэт тэр этгээдийг хэсэг бодлоо. Гэвч түүний талаар мэдэх зүйл багтвал хичнээн бодооч хариу олцсонгүй. Ингээд төд удалгүй нойр нь хүрч мансуурсаар унтчихв. Гэсэн ч тэр шөнө олигтой унтаж чадсангүй. Түлээний амбарын өдөөс харсан хашаандах дахианууд шөнийн 1 цаг өнгөрөхөд л гоголтон донголтож эхлэв. Чимээ нь Янхууг бухимдуулж нойрыг нь бүрэн хулжаалаа. Чиншийн уулан дахиа байгаагүй биш. Гэхдээ энтхийн дахианууд ядаж л хагас хувилгаан амьтад өөрсдийн зэрэг зиндаа мэддэг болохоор хаяа нэг дуурна. Харин энэ хідэн муу дахиа. Янхуу толгоогоо өвсөн дотор улам лав шургуулж чихээ дарав. Гэсэн ч чимээ нь хаач чадсангүй. Тэр дотроо хорсон бодлоо. Боломж л гарвал энэ хашааны бүх дахиаг шүл болгож байж санаа амрандаа. Үүр цайсны дараа дахианууд сая нэг намжив. Янхуу дахин дуг хийтэл хатсан барцааргаар нүрийг нь тэмтэрч сэрээлээ. Тэр нүдээ нэмэгцээ үршлээсээр дүүрэн царай булангарцсан хоёр нүд олж харав. Тэр хүний бүх биеийг саарлтан бүхэж буй хүүтэн амьсгал бүрхэж Янхууг бараг л боох шиг боллоо. Янхуу дагжин чочирч арга шухрав. Цаашаа. Би та нарыг хармааргүй байна. Янхуу бясалгачдын ертөнцид орхосоо өмнө багаасаа л сүнс өдөр хачин зүйлсийг хардаг байжээ. Багада тэднээс үхтлээ айдаг байсан. Харин Лин Шаогийн шав босны дараа багш нь түүнд хамгаалах сахиус зурж өгсөн тул жирийн жижиг сүнснүүд ойртож чадхаа байсан. Дээрээс нь өөрөө бясалтай болсон учраас тийм зүйл таарлаач урдгшгээ айдаггүй байв. Гэхдээ өглөө эрт биед нь гараа хүрхээд ирэхээр нь Янхуун бие хүүтэн хөсөөр бүрхэгдсэн байлаа. Тэр толгоогоо өвсөн дотор нуутал нэгэн хөвшинний хоолой санаа алдхан сонсогдов. Охин минь, имэн чамайг айлгачих уу? Энэ дууг сонсоод Янхуу 1 сая ухаарав. Өмнө нь урилгагүй ирдэг байсан нөгөө юмнууд биш, өөрийг нь худалдаж авсан шоо имээ байжээ. Янхуу саяны айцаа дарж мөрөөрөө нүрээ нудраад эхлэв. Имээ та намайг гэрийнхэн гэр болохоор худалдаж авсан биз дээ. Гэтэл байсгийгээл нүүр ам бариад л байх юм яах гээд байгаа юм бэ? Шоо имгэн инэв. Баярлаад л тэр. Имээнд баярлаад байна. Манай Дафугийн эхнэр минь. Ингэж хэлэхэд нүүрнийх нь үршлээс хүртэл инээмсэглэн номров. Янхуу хажуу тийш харлаа. Түлээний амбарын хаалганы цаана ар нуруундаа нар тусгасан өнөөх хүү зогсож байв. Царай нь мангуу мэлтрээ. Өчтөр өөрийг нь яжилж байсан сэргэлэн төрхөөс нь юу ч үлдээгүй мэт. Янхуу хоолоогоо засав. Имээ хүн худалдаж авч бэр болгох чинь болохгүй зүйл. Өчтөр та азар л намайг хүлсэн байна. Би ч яах вэ? Хатуу чанга биетэй өвдөл даадаг хүн. Өөр нэг охин байсан бол өнөөдөр амтай голтой өдийд хөвтөж байх байлаа. Энэ бол буян заяагаа барах нүгэлтэй 8 ахиж хийж болохгүй. Би ч айлын бэр болж суух хүн биш. Хүлээсийг минь тайлчих. Намайг энд хэд хоног бие тэнхрүүлэхийг зөвшөөр. Хүчээ амх за хүн 8 чинь хэдий өгсөн байна. Тэр мөнгийг өөрөөс нь булааж авч өгье. Шоо эмээ санаа алдаад 2 удаа ханиалгав. Мэднэ.
Имээ ийм наймаа нүгэлтэй гэдгийг мэднэ. Гэхдээ охин минь намайг өрөвдөж энэ хідэн хөгшин яс удаан дисгүй болцохооргүй ч гэсэн ханиад Янхуу шоо эмээгийн амьд явах хоног цөөн үлдсэнийг харж байлаа. Түүнийг бүрсэн үхлийн амьсгал дэндүү өтгөн тул Янхуу хоолой хүртэл хорсох шиг болно. Дафуг харж хандах хүн байсан бол имээ энэ насныхаа эцэст яалаа гэж ийм нүгэл хийх билээ. Гэхдээ би ийм нүгэл хийхгүйгээд орхивол Дафу минь яах юм бэ? Охин минь имээгээ өрөвдөөд эндээ тавин үлччих. Дафу номхон хүүхэд чамд асвал сайн хандна. Янхуу уруул татгандав. Дафу үнэхээр номхон эсхийг түр орхив. Имээ танах өрөвдөлтэй, танаа Дафуч өрөвдөлтэй. Энэ үнэн. Гэхдээ намайг хүчээр та хоёртой хамт өрөвдөлтэй болгож болохгүй биз дээ. Бас намайг түүнийг харж хандна гэж найдаж байхаар Тэнгэрээс өдөр бүр бэлэн хоол унаж Дафуг тижээн гэж найдсан хамаагүй бодтой. Шоо эмээ хэсэг дугуйсуулаа. Дараа нь ахин санаа алжиж эцэст нь Янхуун гарыг зөөлөн алгадав. Орой тосгоныхон дуучсан. Та хоёрын хурмын ёслол хийн. Юу? Янхуу нүд бүлтэлээ. Тэр гарч одох эмэгний араас хашгирлаа. Та миний нэрийг мэдхүү? Төрсөн он сар өдөр цагийн минь 8 тэмдгийг мэдхүү? Ивэл хашийг маань зурхаагаар үзүүлэхгүй юм уу? Би түүнд харьц заяатай байвал яах вэ? Дафу ямар ч хувирлгүй түлээний амбарын хаалгыг татаж эхлэв. Хаалга хаагдах тэр агшинд Янхуу завсраар нь нэг зүйлийг тодгон харснаа тангалгаж чадна. Мангуу гэгдэг Дафу түүн рүү дээрээс ширтээд уруулынхаа буланг үл ялэг өргөжээ. Тэр инээмсгэл бараг мэдэгдэхгүй шахан байсан ч хүүтэн бөгөөд тунч муу санаатай харагдав. Тэр намайг шоолж инэв үү? Хараал эд. Тунлаа уулын энэ тосгоныхон бүх цохор юм уу? Энэ нэг тэнэг гинэ. Энийг үү? Тэнэг нь энэ хүү биш, тосгоныхон өөрсдөө байна. Янхуу уур буцалж хаалга руу дөхөн хоёр хөлөөрөө өшгөлөв. Ядаж өглөөний хоолыг минь оруулж өгчөөд яваач ээ. 3 дугаар анги. Янхуу түлээний амбарт дахиад нэг өдрийг өнгөрөөлөө. Орой болоход навсгар жижиг хашаа гинэт хөл хөдөлгөөнд дарагдав. Гэхдээ үнэндээ сүртэй олон хүн ирсэнгүй. Янхуу гаднахт дуу чимээг чагнаад 20 гаруй хүн цугларсныг төвөггүй мэдлээ. Бясалгалын хүчин хэвээр байсан бол энэ хэдийг хормын дотор номтгож эндээс зүгтгад амархан байв. Гэвч Янхуу биеийнхээ дотоод байдлыг дахин шинжив. Дотоод амьсгал нь урдын адил бүрэн тасарчээ. Өнөөх могоонхоор үнэхээр амаргүй идвэж үүнийг бодмогц түүний санаа Дафу хэмээх нөгөө тэнэг хүү рүү дахин шилжлээ. Досооныхон бүгд түүнийг багаасаа ухаан муутай байсан гэдэг. Гэвч Янхуу яач ч ажиглаад түүнээс тэнэг шинж олж харсангүй. Харин ч далд санаатай алхан бүрээ нарийн тоосдог хүн шиг харагдана. Харин ухаан муутай хүн гинэт ингэж сэргэлэн болох ганц л тайлбар байлаа. Бясалсан ямар нэгэн амьтны сүс биед нь шүглжээ. Гэтэл тунлаа уулын сүнслэг инээрэг туйлын хомос ийм газар бясалж хүч олсон амьтан гэвэл уржигдэр өөрт нь сэлмээр хатгуулсан 100 жил бясалсан могоол байх магадaltaй. Янхуу бясалгалын хүчгүй болсон атлаа тэр могоог яаж барихаа бодож суутал түлээний амбарын хаалга чахран онгов. Өчигдрийн хүн наймаачин Жо авгаан хуурамч инээмсгэл нүүрэндээ наасаар орж ирлээ. Баяр хүргэе. Янхуу түүн рүү хилан харав. Жо авгаа түүнийг түшин босгоод даатсан хөдөлгөөнөөр бугуунд нь олсыг дахин нэг ороон чангаллаа. Дараа нь толгой хөтлөх мэт урт олсоор хүлэн үзүүрийг нь гартаа атгав. Тэгээд Янхуу хөлийг хүлсэн орцыг тасаллаа. Нааш яв. Авгаан чамайг хурмын ёслолд оруулна. Тэр осыг татан Янхууг гадагш гарах гэсэн ч Янхуу хаалган дээр хөдлөөнгөө зогсов. Жо авгаан нүрэнд инээмсгэл хүйтэн хорсолтой болж хувирлаа. Охин минь, элдв арга мэх сэдэх хэрэггүй. Би энэ ажлыг олон жил хийж байна.
Энэ тосгонд орж ирсэн эмэгтэйгээс нэгэн ч зугтаж чадаагүй. Учраа мэдэж байгаа бол үг дуугүй гарч ирээд хурмынхаа ёслыг хий. Эс бөгөөс би шоо эмгэн шиг илдэг хандахгүй шүү. Чи дотроо юу ч бодож байгааг би нэвт мэднэ. Янхуу түүн рүү хяламхийн харав. Намайг юу гэж бодож байгааг мэдэж байгаа юм уу? Мэдлгүй яах вэ? Тэгвэл яагаад толгой бүтээх альчуур авчираагүй юм бэ? Жо авгаа балмагдан гацлаа. Нүүрэн дээр хүүтэн нэмслэг нь арилж амжаагүй байхад нүдэнд нь гайхсан өнгө тодорсон тун инээдтэй харагдав. Юун альчуур? Улаан бүтээлэг, сүт бүсгүй нүрийг халахалдаг альчуур. Ингэж нь хоошог хөтлүүлээд гарвал би ичнэ биз дээ. Ийм нөхцөлд орчход байж Янхуу энэ мэтийг анхаарна гэж Жо авгаа огт санаагүй болтой. Тэр хэсэг алмаарснаа ууртайгаар олсыг угс татав. Янхуу урагш тэнцвэрээ алдан ганхлаа. Яасан их ёс горим ярьдаг юм. Өнөөдөр чамайг тосгоныхонтой л танилцуулна. Үүнээс хойш бүх тосгоных нь давуу тусалж чамайг манана. Хаашаа зогцохыг чинь харъя л да. Йоо. Хараалт. Энэ бол тэр чигтээ дээрэмчдийн үр юм байна. Янхуу уур дүрэлцэж өөрийгөө барьж чадсангүй. Тэр хөлөө өргөн Жо авгаан үзэг рүү яг онож өшгөлөв. Жо авгаа төлөөний амбаараас нисэн гарч нохоо мэт дөрвөн хөлөөр газарт унлаа. Ёо, өвдөж байна. Намайг алчглаа. Түүнийг орилмогц хашаанд байсан хүмүүс бүгд нааш харан ойртож эхлэв. Янхуу хаалгаар өөрөө гарч үсээ арга шидлээ. Хэдийн хувц хундар нь навсааж зүс царай нь өрөвдөлтэй болсон ч нуруу нь урдын адил зих байв. Тэр цугларсан хүмүүсийг нэг нэгээр нь ширтлээ. Тосгоных нь түүний гарч ирсэн сүр зочирдон байрандаа хүрчээ. Жо авгаан хөсөлсөн бүдүүн хадуун хоёр ир хүртэл хэсэг яхаа мэдсэнгүй. Эцэст нь Янхуу харц олны ард зогсох дафуу дээр тогтов. Тэр урдын адил бүдүүн даван хувцастай байлаа. Янхуу өөрийг нь ширтэж байгааг анзаармагц харц тулган нүдээ үл ялэг онилгов. Харснаас нь Янхууг шинжиж дүгнэж ямар нэгэн зүйл тооцоож байгаа нэлт тэнэг хүний чинж огт байсангүй. Янхуу хүтнээр төргөв. Би өөрөө явж чадна. Намайг чирэх эрхийг хэн чамд өгсөн юм? Могон сүнс үнэхээр дафуугийн биед шүнхэлсэн бол одоо тосгоныхан өөрсдөө яв гэж хөөсөн ч явахгүй. Тэр чинь Янхууг баяжуулах 88 лан алч шүү дээ. Янхуу толгой гудаалгүй жочирдон зогсох тосгоны дундуур алхан шууд дафуугийн өмнө очлоо. Бүх хүний харц Янхууг даган дафуу руу шилжиж тэр агшин дафуу нүдээ анивчв. Харцнаас нь тоотой сэрэмжилсэн өнгө хормын дотор ор мөргөө арилжээ. Жүжиглэхдээ үнэхээр гарамгай юм гээч. Янхуу хүлээтэй хоёр гараа өргөж унтсан олсоор дафууг нэг шахуурдав. Алив түүнийг бэр. Тэр тушаал булгалаа. Дафуу олс руу нэг харснаа гараа сунган татав. Одоо явъя. Хормын мөрөглөө хий. Голын уснаа шүүрдэж гаргаад ит бараа шиг худалдсан энэ бүсгүй ухаан муутай хүүтэй ийм байдлаар гэрлэнэ гэж хинч төсөөлсөнгүй. Харсан хүнд худалдаж авсан эзэн Янхуу өөрөө юм шиг алхаж гიშгэх нь хүртэл дээрэнгүй баян эзний сүртэй байлаа. Энэ бүх үүмийн дуусны дараа шоо эмгэн тосгоныхыг хоолдож аваад гэр гэрт нь буцаав. Янхуу шинхэн гэртээ сууна. Шинхэн гэр гэхэд ч хэцүү. Угтаа дафуугийн өрөө ажээ. Төлөөний амбаараас арай цэвэрхэн дээр нь унтах орон нэмсэн төдийл газар байв. Янхуу орон дээр сууж байтал харц сонсголт нь хаалганы цаана дафууг зааварлах шоо эмгний дуу сонсогдлоо. Энэ охин ширүүн зантай. Чи эхлээд үнсэж тайвшруул. Дараа нь зөөлөн илээд хувцсыг нь тайл аяархан байгаарай. Гэмтээж болохгүй. Харин хит ширүүн эсэргүүцвэл өөрийг нь ч гэмтүүлж болохгүй шүү. Аргаа барах юм бол эмээгээ дуудаарай. Эмээ нь орж ирээд ярилцаад өгнө. Өнөө шөнийг л өнгөрөөчвөл бүх зүйл сайхан болно. Үүнийг сонсон Янхуу инээд нь хүрхийн зэрэгцээ уурн ч хүрв. Нэг талаар шоо эмгээ ухаан муутай ачийнхаа төлөө хамаг сэтгэлээ чилээж байлаа. Нөгөө талаар ач хүүгээрээ удам залгуулахын тулд бусдын амьдралыг үл хайхарч байгаа нь туйлын хувиа хэрчээсэн хэрэг. Ийм хүнийг өрөвдөх сэтгэл түүнд төрсөнгүй.
Харамсалтай нь шоо эмгэн нэг зүйлийг яаж тооцоод мэдэхгүй. Энэ тэнэг хүү аль хэдийн түүний хайртай ач байхаа болжээ. Тасхийг чимээ гарч хуучин модон хаалга нэгдэв. Дафу ганцаараа орч ирлээ. Шоо эмгэн хаалганы цаанаас явсангүй. Толгоогоо хаалганд наан доторхыг чагнаж байв. Янхуу тийш нэг хялам хийгээд юу ч хараагүй мэт дүрэн үзүүллээ. Дафуг төхөж ирмэгц янхуу хүлээтэй хоёр гараа хувцнаас нь ууж татаж өөрлөгөө чангав. Дараа нь шууд орон дээр түлхэн унгаалаа. Орны хөшиг доош унаж тэдний гаднах ертөнцөөс халахлав. Хоёр гарт нь хүлээтэй учир чөлөөтэй хөдөлж чадахгүй байлаа. Гэхдээ хүний хоолой бооход ямар ч саад болохгүй. Янхуу хүүгийн бэлхүүсэн дээр мордон сууж хөдлөхгүй тулд дашаандах чухал зэгийг нь дарлаа. Дараа нь хоёр гараараа хоолойг нь натгав. Одоо чамайг барьж чадахгүй нуу могоо минь? Хэ. Хүүтнэр инээлээ. Харцанд нь үл тоосон өнгө тодров. Ир хүний дээр мордис суучаад могоо барина гинэ. Өнөөгийн бясалгачид бүгд ийм ёс журамтай болсон юм уу? Муу могоо минь. Янхуу үл ялэг бүхийн дуугаа намсгалаа. Сонссон хүнд хайртай хүнийхээ чихэнд инхри үг шивнэж буй мэт санагдахаар байв. Надад бясгалтын ёс журам сургаал ном ярих хэрэггүй. Ажилтны саад болдог дэг журмыг би тоодоггүй юм. Тэр нэг гараа арай хийн хөдөлгөж өчтөр Дафу өөрийнх нь харцыг илсэн хөдөлгөөнийг дүүрэв. Хурууга түүний хацарт хүргэснээ хоёр хуруугаараа махнаас нь чимхэж хамаг хүчээрээ гадагш татлаа. Дафугийн царай тэр чихтэй мөрөв. Янхуу баясан инээмслэв. Дүр эсхтэй гаргууд бистэ. Алив энэ царайгаараа дахиад жүжиглээд үзэлдээ Дафу. Орны хөшигний цаанаас харвал тэр хоёрын байрлал тунч татан харагдахаар байв. Харин Дафуг дээрлэж байгаадаа баярлан Янхуу үүнийг огт анзаарсангүй. Дафу хөмсгөө зангидан толгоогоо хажуу тийш бултахыг оролцсон ч Янхуун гараас салж чадсангүй. Гараа ав. Дээрээс буу. Тэр хүүтнээр тушаав. Хоолойноос нь төвчээр алдарсан илэрхий сонсогдно. Харин Янхуу улам баясаж байлаа. Өнөөдөр өчтөр хоёрт ингэж өрөвдөлтэй байдалд орсон нь бүгд энэ залуугаас болсон. Тэгтэл тэр хажуугаас зугаа болгон харж хүүтнэр инээ ёжил шоолж байсан билээ. Янхуу догтой инээмслэв. Яасан би дээр чин гарч дарахаар дургу байна уу? Өчтөр миний хацрыг илгэхдээ чи надаас зөвшөөрөл асуугаагүй. Өөртөө сүүлээрээ нүүр мэл зос боллон зохитооч асуугаагүй биз дээ. Буух юм уу үгүй мөө? Дафугийн харц айжмаар мөшиг хүтэн болов. Янхуу улам дэдгэр хинэлээ. Чи буу гэвэл би бүр. Түүнийг үгээ дуусгаж амжаагүй байтал бүх биеийн гинэт ангаарт хөөрөв. Оршин дэлхий ирэлдэг шиг болоод толгой нь ор мөргөж өвдлөө. Хормын дотор тэр хоёрын байрал солигдож Янхуу өөрөө орон дээр дарагдсан байв. Тэр итгэж чадсангүй. Дафугийн чухал цэгийг хөдөлгөж чадхааргүй дарсан шүү дээ. Гэтэл энэ залуугийн гардан тулааны чадвар өөрийнхоос нь хүртэл өндөр хэрэггүй. Янхуу гайхан гүлрэв. Дафу түүний хоёр мөрийг дарж үл тоосон харцаар дээрээс нь ширтэнэ. Тэр харц Янхуу уурыг дахин асаалаа. Чиншин ууланд байхдаа үнэхээр гар зөрүүлбэл өөрийн үеийн шавнар бүхэл ахмад шавнараас ч цөөнгүй нь түүнийг дийлэхэд бэрх байв. Гэтэл өнөөдөр хамгийн бахархдаг гардан тулаандаа ялагдлаа. Янхуу нүүр хийх газаргүй болов. Тэр шүдээ зуугаад хоёр өвдгөө нуутан Дафугийн цавны эмзэг хэсэг газарт хүчтэй тулав. Дафу бөглөөхөн ёлов. Янхуу боломжийг алдуулгүй биеэ эргүүлж түүнийг дахин доороо орууллаа. Бууж өгч байна уу? Дафу хөмсгөө зангидав. Би чамтай өрсөлдөх санаагүй. Надтай тэмцэж байгаа бол өрсөлдөж байна гэсэн үг. Ингэж хэсэг ноцлсны дараа Янхуун дотор онгойж уур нь нилээн тайлагдав. Тэр Дафуг дээрээс нь ширтлээ. Одоо л нэг номхон болж байна. Дафу Янхуун ялах дуртай зөрүүд занг сая нэг ойлгосон болтой. Тэр дууга хураан Янхууг чимээгүй ширтэв. Анхнаасаа ингэж номхон байсан бол болохгүй юу? Гурван нуусан шагналаа дуулууртай өчгсөн бол Янхуу яалаа гэж ингэж араас нь зурах билээ. Гэхдээ одоо ийм үг хэлэхэд хэтэрхий оройтжээ. Янхуу сэтгэлээ тавшруулан
гүнзгий амьсгаа аваад хэлв. За яах вэ? Чи намайг мэхэлж гэмтээсэн. Бидний хооронд тооцоо үүснэ нь үнэн. Гэхдээ уржидар хэлсэлчлэн би чамтай амь насны үс хонжонгүй. Чамайг алах бодолч үгүй. Жоо овгийн удмын эрднийг дуулууртайгаар буцаагаад өг. Тэгвэл би дахиж чамайг оролдохгүй. Өө. Дафугийн харцанд бодол эргэлзнээ хэсэгхэн зуурын дараа хэлв. Тэгвэл маргааш чамайг тэр эрдэнэс байгаа газарт аваачи. Янхуу балмагдав. Түүнийг ийм амархан зөвшөөрнө гэж огт төсөөлсөнгүй. Өмнө нь тэр эрдэнэсийн төлөө шагналаасаа 3 дахин их мөнгөөр Янхууг хахуулахыг оролцсон. Сүүлээ 2 хуваалгах эрсдэл гарган байж нүрийг нь цусан тутгсан хүн шүү дээ. Гэтэл одоо хитгэн үгээр сүрдүүлэхэд л шууд зөвшөөрчихв. Энэ лав зал. Янхуу харц хүтэрч Дафугийн холойг дахин атгалаа. Царай найжмаар барааж эхлэх хүртэл чанга бацсны дараа сая нэг ам нэв. Миний сүнслэг галын амт амаргүй байсан биз дээ. Дахиад мэдэрмээр байна уу? Энэ могоо Янхууг баясгалын хүчээ аасныг мдээгүй бололтой. Тиймээс зүгээр л сүр үзүүлэн үнэн үг унгаахыг оролдов. Дафу Янхууг хэсэг ширтлээ. Таамаснаар царай нь үл ялэг өөрчлөгдөв. Тэр хэсэг дугуй байснаа хэллээ. Надад нэг болзол бий. Тэр эрдэнэс миний бясалд тусалдаг. Хэрэв чи авч явах гэж байгаа бол намайг энэ тосгоныхны амин шим хүчийг ашиглан бясалгахад саад хийх ёсгүй. Ийм болзол сонсон Янхуу сэтгэл сая нэг баг зэрэг амрав. Гэхдээ удалгүй хөмсгөө зангидлаа. Олон жил зөв ёсны бясалгал хийсэн учраас хүний амин шимийг сорж хүчээ нэмдэг амьтдыг тэр угаасаа жигшдэг байв. Янхуу хэсэг боцсны дараа хэллээ. Энэ тосгон тэр чигтээ хүний наймааг амьдрал болгосон бузар хүмүүсээр дүрчээ. Хийсэн үйлийнхаа шийтгэлийг ч амсаагүй явна. Чи тэдэнд юу хийх нь надад хамаагүй. Гагцхүү хүний амь бүү ав. Тэгвэл би юу ч мдээгүй мэт өнгөрөөнө. Би зөвхөн амин шим хүчнээс нь авна. Тэд өгөхгүй. Үнийг сонсоод Янхуу хоолооноос нь атгсан гараа айжмар суллав. Муу могоо минь. Би ааш муутай хүн шүү. Надад ямар нэгэн зал гарвал сайнаа үзэхгүй. Дафу улайтал базуулсан хүзүүгээ нухлангаа Янхуу руу хялмхийн харав. Чи миний бясалд саад болохгүй юм бол би чамайг яах гэж мэхлэх вэ? Янхуу түүнийг хэсэг шинжснээ хүлээтэй гараа өмнө нь сунгав. Тайлаад өг. Дафугийн хөмсгний үзүүр үл ялэг хөдлөлөө. Чиний сүнслэг гал энэ олсыг шатааж чадахгүй юм уу? Янхуу нүүр хүрсэн ч 50 дүрээ алдахгүй хичээлээ. Чамаас болж хөслүүлсэн учраас чи өөрөө тайлах ёстой. Өвдөг сүгдүүлж байгаад тайлуулаагүйд минь чамд хангалттай өршөөл үзүүлж байгаа хэрэг. Дафу түн рүү нэг харлаа. Цааш марахыг хүсээгүй болтой гараа өргөн бугуунтх олсыг тайлав. Дараа нь хөмсгөө зангидан хэллээ. Одоо дээрэс буу. Янхуу сая өөрийнхөө сууж байсан байрлалыг ажиглаад хүүтнээр төргөв. Ичээд байгаа юм уу? Би хүртэл тоохгүй байхад чи зүгээр нэг могоо бэж юун цаанаа зовдөг юм. Ингэж хэлээд Дафугийн дээрээс өнхрөн буулаа. Дафу түүний үгийг тоосонгүй. Унт. Тэр орноос босч өрөөнийхөө нөгөө захад очиод хан налан нүдэ айнав. Янхуу хөмсгөө өргөв. Өөрт нь тэгж санагдаад байна уу? Яагаад энэ могоо түүнтэй ойр байхаас зориуд зайлсхийж байгаа мэт санагдана вэ? Гэтэл өчигдөр яах гэж хацрыг нь илсэн юм бол өчигдөр Янхуу царайлаг байсан мөртлөө өнөөдөр гинт муухай болчихсон хэрэг үү? 4-р анги. Бүтэн өдөр ядарч туйлдсан Янхуу энэ шөнө сайхан унтна гэж найдаж байлаа. Гэтэл тэнгэрч гэгэрээгүй байхад гадаах азарган дахиа хашгирч нойрноос нь сэрээчгэв. Янхуу нүдээ тасайнаад чимээг үл тоонхыг хичээлээ. Хашгирсаар байгаад ядархан байлгүй дээ. Гэвч урдын адил нэгэнт эхэлсэн дахианы донгодох чимээ шүнжин тасарсангүй. Өглөө болоход Янхуу нүднийхээ доогуур хар хүрээ суулгасан чигээр босож ирэв. Тэгээд энэ тосгоноос явхаасаа өмнө өнөөх азарган дахиаг заавал шүл болгоно гэж дахин тангаргалаа. Янхууг босоход өрөөний буланд сууж байсан Дафуч босов. Хувцаа янзлаад орны дэргэд ирснээ хурууга хазаж тусаа орны даван дээр түрхлээ.
Янхуу үнийг хараад хөмсгөө өргөв. Шоо эмэгнийг хуурах гэж одоо хүртэл хичээж байгаа юм уу? Чи түүнд их сайн юм аа. Ачин хിവэр байгаа мэт жүжиглээд л. Дафу түүний ёжлыг тоосонгүй. Боллоо. Хоол идэхээр явъя. Дими юм яриха бол. Янхуу уруулаа морилгов. Намайг Эрдэнэ байгаа газар хизээ аваачих юм? Талбайд ажиллахаар явах та. Янхуу толгоогоо төглөө. Яагаад ч юм сэтгэлд нь үл мэдэг сонин мэдрэмж төрсөн ч учрыг нь бодож амжаагүй байтал Шоо эмгэн өрөөнд нь орж ирэв. Эмгэн баярсандаа нүүр дүрэн инээмсэглэн Янхун хацрыг илээд охин минь одоо уурлахаа болчих уу гэж асуулаа. Ямар ч тач Эрдэнэ ам хцаа явах болохоор Янхуу эмэгнийг залруулах хүсэлгүй байв. Тэр зүгээр л толгой дохин дугарсан болоод гарлаа. Хаалгаа хаахтаа санамсаргүй эргэн хартал Шоо эмгэн орны дэргэд тонгойчсон нэг гараараа даавууг тэмтэрч хамраа ойртуулан үнэрлж байв. Янхуун дотор муухаарч нүүр нь халуу оргиод явчихлаа. Тэр хаалгыг яран хаагаад шууд холдов. Тэгээд гинэт нэг зүйл баярлах шиг болов. Энэ баригдсан хүн нь өөрөө байсан ямаа да. Ядчил түүний хувьд эндээс зүхтэх арга бий. Харин өөр нэг жирийн охин байсан бол насан туршдаа энэ газараас мултарч чадахгүй өнгөрөх байсан юм шүү. Өглөөний хоолны дараа Дафу мөрөндөө зэйтүү үрч талбай руу явв. Амснараа Ян хөөгч дагуулж явлаа. Янхуу Дафу хоёр үнэхээр эхнэр нөхрийн ёсоор шүнийг өнгөрөөсөн гэж итгэсэн Шоо эмэгний санаа ихэд амарсан болтой. Хоёуланг нь хамт явуулахдаа ч нэг их хорь цагдсангүй. Эмэгний бодлоор бол охины ариун буй хинд очин хувь заяанч тэр хүнд очдог болтой. Янхуу хэсэгтээ бодлогошров. Дафугийн биед могоо чөтгөр шүглсэн нь сайн эргүү, муу эргүү гэдгийг тэр өөрөө ч ялгаж чадахгүй байлаа. Дафу талбайд хөрмөгцөө тосгоны дундуур мушгирлцсан жижиг замаар Янхууг дагуулan явлаа. Янхуу замаа сайтар тогтоож авах гэж хичээж байсан ч удалгүй нэг зүйл анзаарав. Энэ зам уулнаас доош буухгүй байлаа. Харин тосгоны ард байх том нуур руу хүрчээ. Тэр нуурын ус уулын гүнээс урсаж ирдэг бөгөөд хэд хоногийн өмнө Янхууг урсгаж авчирсан өнөөх гол энэ цутгадаг аж. Нуурын ирэг дээр очиод Дафу нэгэн модон сал оллоо. Хөдөлгөөн нь ихэд тассан харагдана. Суу. Янхуу хязгаар нь харагдахгүй шахам нуур руу нэг харснаа усан төвөн савлах модон сал руу дахин нэг харлаа. Тэр угаас галын арга бясалгасан тул усан дургүй. Хэдхэн хоногийн өмнө биеийн дотроосоо шатах мэт халуун тарчилж яваад халтарч гол руу толгоогоороо унсан. Одоо дээрэс нь ийм том нуур. Хамгийн гол нь бясалгалын хүч байхгүй. Бас сэлж мэдэхгүй. Янхуу гүнзгий амьсгаа аваад зориглон хөл тавих гэтэл Дафу салан дээрээс түүн рүү гараа сунгав. Янхуу дээшээ харав. Туранхай залуугийн царай урдын адил хүүтэн хിവэр. Гэхдээ сунгасан гар нь үнэхээр түүнийг татаж гаргах гэсэн гар байлаа. Янхуу хэсэгс ширтснээ эцэст нь гараас нь хатгав. Дафу түүнийг нэг таталтаар салан дээр гаргаад гараа тэр доор нь суллав. Дараа нь модон урт шонгоор ёроол тулан сал хөдөлгөж эхэллээ. Хөдөлгөөнд нь өчүүхэнч тэнгэлцсэн шинж байсангүй. Өөрийг нь үл тоодог атлаа хэрэгтэй үед нь тусалчихна. Энэ могоо чөтгөрийн ааш үнэхээр ойлгомжгүй юм аа. Дафу салаа нэг цаг орчим түлхсэний дараа алсад их цадан хисаа харагдав. Хадан доогуур өтгөн мод ургаж модын цаана харанхуй агуун ам нуугджээ. Дафу салаа яг тэр зүг рүү чиглүүлээгүй бол Янхуу энд агуу байдгийг огт анзаарахгүй өнгөрөх байв. Нуугдах газараа сайн сонгожээ гэж Янхуу бутнав. Тэр салнаас агуу руу алхах гэтэл өрөөсөн хөл нь агаарт үл үзэгдэх зүйлд тулчхав. Янхуу гайхан хөлөөрөө дахин тэмтэрч үзлээ. Үл үзэгдэх хан байлаа. Тэр толгоогоо эргүүлэн Дафуг харав. Хаалт хүртэл тавьчихсан юм уу? Тэгэхэд л Янхуу Дафугийн царай нэг л биш болсныг анзаарав. Уруулан цайж нүдэн айжмаар улааж байв. Би нэлт таагүй байгаа боловч нүүрний хувирлал нь огт өөрчлөгдсөнгүй. Урдын адил хүүтэн хിവэр. Өөрийнх нь бие өвдөж байгаа эсэх түүнд огт хамаагүй мэт.
Орж чадахгүй байна уу? Дафо ч хөмсгөө зангидав. Дахиад оролдоод үз. Янхуу түүний хийснээр үл үзэгдэх хаалт руу хамаг хүчээрээ өршөлөв. Энэ удаа цохилтын хүчээр сал хүртэл арагш түрэгдлээ. Гэсэн ч хаалт хөдөлсөнгүй. Дафогийн уруул чангарч харцсан нухацтай болов. Шидэт тэмдэг зурч чадах уу? Зусаараа. Янхуун уур хүрв. Тэр иргэн Дафог ширтлээ. Хаалтыг өөрөө тавьсан биз дээ. Өөрөө нээж болдоггүй юм уу? Дафо хэсэг чимээгүй байснаа. Чиний сүнслэг гал миний шидийн хүчийг бараг бүрэн шавхчихсан. Одоо энэ хаалтыг нээх хүч надад байхгүй гэв. Янхуу хэсэг мэл гайхлаа. Ингээд ботход энэ нөхөрч бас хүчгүй болчихсон хэрэг үү? Тэгвэл өчтөр яагаад өөртөө шидээр биш гард нь тулцсны учир ойлгогдож байна. Үүнийг мэдсэн Янхуу сэтгэл баг зэрэг амрав. Өөрөө ч чааш жүжиглэх хэрэггүй боллоо. Тэр мөрөө хавчаад ямар сайхан давцал вэ? Чиний могоо хор миний дотоод амьсгалыг ч бас арчиж аваад явчихсан. Би ч гэсэн одоо шид хэрглэж чадахгүй гэв. Хоёул хэсэг дугуй бие рүүгээ ширтлээ. Дараа нь Янхуу толгоогоо хоёр гараараа тэрвэрч салан дээр явган суулаа. Баяжих яагаад ийм хэцүү байдаг юм бэ? Би ердөө л бүдүүн жанг хөсөж авах гэсэн шүү дээ. Модон сал аваа амны өмнө хэсэг хөвөв. Удалгүй Янхуу эргэн тойрны агаар хөдөлж байгааг мэдэрлээ. Дафо салаа буцаан түлхэж эхэлжээ. Түүний царай улам цонхисон ч дуун урдын адил 50 байв. Нэг л арга байна. Хэд хоног хүлээе. Могоон хор биеэс чин гарсны дараа дотоод амьсгал чин сэргэж магадгүй. Тэгвэл дахиж ирнэ. Салан дээр явган суусан Янхуу түүн рүү хэсэг харснаа. Би өмнө нь ч асууж гисэн юм. Чи өвчтэй юм уу? гэв. Дафо энэ удаа арай хийн эргэн харлаа. Үгүй. Хариулт нь өчөөхөн ч эргэлзээгүй байв. Даанч Янхуу итгэсэнгүй. Хэрв нүдэн анаад зөвхөн хоолойг нь сонссон бол магадгүй үнэмших байсан биз. Гэхдээ тэр инглээ дисэж юу ч болоогүй мэт дүрсгээд байгаа юм чинь Янхуу ч харсан зүйлээ хараагүй мэт өнгөрөөхөөр шийдлээ. Эцсийн эцэст энэ бол зам зуур тарсан нэг зүтгэр. Түүнд чин сэтгэлээсээ санаа тавих ямар хэрэг байх вэ? Тэд талбай руу буцаж ирэхэд Дафо ажилдаа орлоо. Харин Янхуу талбайн захад явган сууж түүнийг ажиглан байв. Хэд хоног хүлээх нь түүнд асуудал биш. Цаг үрхээс ч айхгүй. Ямартай ч багшийнхаа шавийн игнэнээс хөөгснөөс хойш хийх ажилгүй болсон. Одоо түүнд цаг хугацаанаас өөр юм бараг үлдээгүй. Энд хэдэн хоног могоо чөтгөртэй хамт байж байгаад шагналын мөнгөө аавна биз. Тэгээд л ажил хийхгүй. Мөнгөтэй хүн болж амьдрна. Тас. Нэг чулуу Дафог онлоо. Янхуу жачин харуул хэдэн хүүхэд инээлдэн гүйж иржээ. Тэд Дафог тойрон харайж "Тэнэг Дафо, тэнэг Дафо. Амар их нэртэй тэнэг Дафо" хэмээн дооглон эхлэв. Дафо хөдөлсөнгүй. Ялангуяа энэ могооч төр хүүхдүүдийг барьж идэхгүй гэж бодож амжаагүй байтал тэд газраас чулуу түүж нэг нэгээр нь түн рүү шидлээ. Дафо мөн л юу ч хийсэнгүй. Хувцсан дээрээ унсан шороог зүгээр л гүвнэ. Янхуу гайхан харав. Энэ могооч төр хүүхдүүдэд ингэж дэрлүүлдэг юм уу? Яг энэ мөчөд нэг хүүхэд газраас атгах шавар авч гараа далайгаад Янхуу руу шидлээ. Пад. Шавар нүүргэн дээр нь яг онцгов. Амар ихнэр, тэнэг хүүтэй суусан амар ихнэр. Янхуу ирүүгээ зов. Духны судас товоож хэдлээ. Тэр нүүрэн дээрх шаврыг гараараа харчаад айжуухан босов. Инээмсэглэв. Ийм тоглох дуртай юм бол хамт тоглоё л доо. Хүүхдүүд түүний үгийг тоолгүй инээлцээр Янхуу бүхийж атгах шавар авлаа. Гараа хойш татав. Дараагийн агшинд шавар сум шиг эсвэрэн нисэж хамгийн их дэггүйтэж байсан хүүхдийн чэйжинд тас буулаа. Хүү цохилтын хүчээр бүхсэн дээрээ суучхав. Тэр мэл гайхав. Бусад хүүхдүүд ч мэл гайхав. Өвдөлт нь арай хожуу мэдрэгдсэн бололтой. Хүү гинт амаа ангаагаад чангаар уйлж эхэллээ.
Янхуу хурууныхаа үеийг таснаас сэлгэн соёогоо цуулган инэв. За ирцгээе. Эгч нь та нартай тоглоход бэлэн байна. Хүүхдүүд түүний царайг хараад чөтгөр үтсэн мэт айн сарнид уралдан цогтлаа. Янхуу нүүрэн дээрх шавраа харчингаа тэдний араас харж "Энд хүртэл би өөрөө л учраа олох хэрэгтэй юм байна. Хүүхэд гэдэг юу нь хаан ч адилхан муухай аштай юм. Бясалгал сурсан сураагүй ялгаа алга" гэж дургүйхэн бутнав. Нүрээ бараг цэвэрлэж дуусаад эргэн хартал Даффу толгоогоо үл ялэг хазаалгаад түүн рүү харж байлаа. Янхуу түүнийг дээрээс доош шинжээд тун дургүйцхэн өнгөөр "Хүүхдүүдэд дээрлэхүүлээ зогсдог жөтгөр гэж байдаг юм байна. Үзэх юмтай өдөр вэ?" гэв. Даффу нүрээ буруулав. "Жаахан хүүхдүүдтэй чулуу шавраар үнэнгээсээ байлдаг бясалгалч бас үзэх юм мөн биз дээ?" Тэгээд хүүхдүүдийн гიშгэл сүйтгэсэн талбай руу харснаа. "Буцъя" гэв. Даффу талбайн ирмэг дээр гарч тосгон руу буцах замаар алхаж эхлэв. Янхуу түүний нурууг ширтв. Яагаад ч юм тэр агшинд залуугаас тайлбарлахад бэрх хүйтэн дайсагнасан мэдрэмж төрөх шиг боллоо. Шөнө Янхуу өрөөндөө завлин сууж дотоод амьсгалаа сэргээх гэж бясалгаж байв. Арга болгоныг дурсан ч хичнээн хичээгээд дотор нь мөн л хоосон хэвээр. Нүд нэхэд аль хэдийн шүн дунд өнгөрчээ. Янхуу дотроо урам хугарав. Бясалгалын өчгөө байна гэдэг түүнд үнэхээр хамгаалтгүй болсон мэт санагдана. Тэр сэтгэлдэх тавгүй мэдрэмжээ дарж унтахаар хэвтэх гэтэл Даффу өрөөнд байхгүй байгааг анзаарав. Энэ могооч төр шөнөөр сэм гарч тосгоныхны аим хүчийг сорхоор явчихсан юм биш үү? Гэтэл гадаа ус цалгах чимээ гарав. Янхуу сониучрхан цонх руу очиж нээлээ. Сарны цагаан гэрэлд Даффу хашааны гол зогсож байв. Хувцаа тайлчихсан худгийн хүйтэн усаар биеэ угааж байлаа. Шүн сэрүүхэн худгийн ус ч мөс шиг хүйтэн. Гэсэн ч Даффу огт даарсан шинжгүй хувин дөрөн усыг толгой дээрээсээ асгахад биеийн чичирсэн чгүй. Энэ 2 хоногт Янхуу түүнийг ажиглах тусам нэг зүйл улам тодорхой болж байлаа. Даффу яг чулуу шиг өвдөлч, хүйтэнч, биеийн тавгүй байдалч түүнд нөлөөлөхгүй мэт. Гэхдээ тэр үнэхээр чулуу биш. Тэгэхээр бүхнийг зүгээр л дотроо төвчээд өнгөрөөдөх хэрэг. Ингэж юу ч дууралгүй төвчиж чаддаг хүн үнэндээ нилээд амир юм. Даффу хувинтах усаа асгаж дуусгав. Тунгалаг ус нүүрнээс нь хүзүү чэжээр нь даган доош урссаар бэлхүүс рүү нь хүрв. Тэгтэл тэр нуруугаа харуулчихлаа. Даффу толгоогоо үл ялэг эргүүлэн Янхуу руу харав. Залуу насных боловч эрүүний шовм нь хэдийн цэвэрхэн тодорчээ. Арьсан дээрх усны тусал сарны гэрэлд гялталцсан. Хар нүдэнд нь хүүтэн сар туссан ч харцсан урдын адил хүндээ. Гэхдээ тэр хүндээ харцны цаана үл мэдэг уур нуугдаж байлаа. Янхуу гэнэт ойлгов. Тэгэхээр энэ нөхөрт дэвтэж чаддгүй юм байдаг юм байна. Янхуу шүлсээ залгаад өөрөө буруугүй хүн шиг зэмлэв. Чи яаж хашааны голд нүцгэн усанд орж чаддаг юм бэ? Даффу хүтнээр хариулав. Харин чи эхлээд цонхоо хаах ёстой юм шүү. Янхуу цонхоо халаа. Гэхдээ цонхны өмнөөс хөдөлсөнгүй. Эр хүний нүцгэн биеийг ингэж харсан нь бараг анхных нь байв. Хэдийгээр Даффу залууханч байх ёстой юм нь бүгд л байлаа. Төс. Янхуу ингэр дээр нэг тусал цус унав. Тэр сандран хамраа даран орон дээрээ очиж хэвтлээ. Энэ мөчөд Янхуу Живэгийн өөрт нь загиндаг зарим үг үнэн байсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болов. Тэр үнэхээр игэл хүний хүслээс бүрэн ангижирч чадаагүй хүн байжээ. Хорвоогийн гоо сайхан татагдах сэтгэл нь бүрч дэндүү хүчтэй. Хичнээн бясалгалаач төрөлхийн зангаа өөрчилж чадсангүй. Гэхдээ үүнд Янхууг буруутгаж болох уу? Хашааны голд нүцгэн усанд орсон өөрөө биз дээ.